Тэр бат гишүүнд амжилт хүсье. Орон нутагт ажилласан бас хөдөө аж ахуйн чиглэлээр бас нэлээд мэдлэг мэдээлэлтэй гишүүн юм сайд болсон. За амжилт хүсье ямар ч байсан. Тэгээ энэ тэрүүнд хамгийн ихнийхээ үйл ажиллагааг махны үнэтэй холбоотойгоор зах зээл дээр очиж судлаад бас нэлээд хил өгч дагуулах шиг боллоо. Энэ бол буруу эс зүг байсан. Тэгээд энэ махныхаа нийлүүлэлт өртгийн одоо сүлжээтэй холбоотой асуудалтай нэлээд шинжил хийх цаг болчиход байна. Эдгээр гişүнэ. Би асуулт асуухгүй. Ер нь бодлого ингээд хэд хэдэн зүйлүүд хэлчмээр саналуудаа хэлээж явчих. Наан чин сууж байгаа хоёр газрын дарга нар чинь ерөөсөө угаасаа бодлогоудаа мэдж байгаа. Тэгээ бид хэд нэг улсын хурлын гишүүд за тэгээд орон нутагт ажиллаж байгаа засаг дарга нар гэдэг яг өөр өөрсдийнхээ юм бас ингээд тулгаад шинжтэй байдаг. Гэтэл наад яамн дээр чинь үндсэндээ бол бодлого бас зангидсан байдаг шүү дээ. Тэгээ бид сайд болохоор ухаантай болоод ингээд хамаг юмыг өөрөө шийдэх гээд ингээд зүтгээд урдах сайдаасаа ялгарх гээд ингээд зүтгээд байдаг. Тэр талынхаа зүйлийг бас болиороо урдны сайд чинь хэл үг ерөөсөө авдаггүй байсан шүү. Тийм болохоор бас гişүүдийнхээ зүйлийгчсэн наад одоо бодлогынхаа юутай бодлоготойгоо яамныхаа бодлоготой уялдуулаад яваарай гэж хэлье. За өртгийн сүлжээ нь махныхаа өртгийн сүлжээг нэгмөр болгох одоо цаг хугацаа болчиход байна. Ер нь бол малчид ойрын хавийнхаа ямар араад ус байхын махны үйлдвэртээ өгдөг, стандартын дагуу махаа бэлтгэдэг. Ингээд махны үйлдвэр нь өөрөөсөө магадгүй махныхаа үйлдвэрийн хувьцааг малчид өөрөөсөө эзэмшдэг байх. Тодорхой махны үйлдвэрлэгөө одоо бэлтгэн нийлүүлэлтээ хийдэг байх. Тэгээ махны үйлдвэр нь цаашаага жижиглэн болоод ресторан одоо юу гэдэг зах зээл рүүгээ гаргаж идэг. Ийм сүлжээ бол бидний стандарт сүлжээ шүү дээ. Энэ лүгөө хизээ орох юм бэ? Энийг оруулах хэрэгтэй байна. Зөндөө удаа ярьлаа. Тийм болохоор ерөөсөө орон нутгийнхаа хэмжээнд Монгол улсынхаа мавчилсан байдлаар хаана одоо ямар махны үйлдвэрүүд байх юм, ямар стандарт хангасан байх юм, тэр махны үйлдвэрүүд нь зах зээл рүүгээ ч одоо нийлүүлж яадаг стандарт хангасан мал махаа гадагш нь экспортод гаргаж яадаг нэг ийм сүлжээлөө одоо орох цаг хугацаа чинь болчиход байна. Энд дээр нэг анхаарах хэрэгтэй байна. Тэгэхгүй бид нар чинь гараараа мах бэлдээд тэгээд дундуур нь чейнж орж ирээд малчны бэлдсэн мах нийлүүлж байгаа зах зээл нийлүүлж байгаа махны чинь жижиглэнгээ зааж байгаа махны чинь үн дундаа бол асар зөрүүтэй болчиход байна шүү дээ. Одоо бол нөгөө үхрийн мах чинь 30 гараад явчлаа 32 чөлөө, хоньны мах чинь 25 болоод явслаа. Гэтэл экспортондоо бид нар махаа мэдээж гаргах шаардлагатай байдаг. Мачтынхаа энэ том хөдөлмөрийг бол үнэлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэний том сүлжээгээ бид нар нэгмөр болгож ээж эндээс чинь махны үн чинь бол тогтох ёстой гэдэг дээр анхаарч ажиллаарай гэж. Яг энэтэй уялдуулаад 1 минут авч. Батэр гişүн 1 минут. Тэг яг энэтэй уялдуулаад малынхаа эрүүл мэнтэй холбоотой асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Би яриад байгаа одоо наад бол чинь бүгдээрээ мэдж байгаа. Наад хүмүүс чинь. Үндсэндээ малын эрүүл мэнтэйгээ бид нар дайн зарлах хэрэгтэй, өвчнөд дайн зарлах хэрэгтэй болчиход байна шүү. Малынхаа эрүүл мэндийг одоо стандартын дагуу байлгаж, малын өвчнөө бол бас тодорхой хэмжээнд хорж, тэр нөгөө нэг хязгаарлалтмал бүс эднэрээ бий болгож ингэж бидний гадагшаа экспорт манд гарнаа. Энэ дээр анхаарах хэрэгтэй байна. Тэр мал эмнэлгийн ерөнхий газрын дарга дээр нэлээд хатуухан шиг, нэлээд зоригтойхон шиг ийм хүн тавьж яаж ажиллах хэрэгтэй байна. Би олон удаа наад мал эмнэлгийн эрүүл мэндийн тухай хуулийн дээр шин сууж исэн, яамныхантай сууж исэн. Үнэхээр зоригтой таазан тулсан бүх саналуудаа оруулаад ирэхэд тэрийг чинь оруулж чадахгүй бөөрөх хилдээд байдаг ийм хүмүүс ер нь ажиллаад исэн шүү. Тийм болохоор ерөөсөө зоригтойхон шиг ажиллаж чадхаар ийм хүмүүсээ оруулаад явах хэрэгтэй байна. Шинэ оршоогоо маш сайн дэмжих хэрэгтэй байна. Шинэ оршоогоор одоо жишээ нь зүүн аймагуудад бол малчид өөрсдөө хадлангаа хадах ийм боломж олцоог нь олгоцсон шүү дээ. Трактор тоног төхөөрөмжтэй болсон. Ядаж өөрсдөө тэр За Батэр гişүн санд хэллээ. За сайд хариулъя гэж. За Батэртэн гишүүний асуултанд хариулъя. Бас мөн баярлалаа. Таны хувьд бол бас шинэ хөдөө хөтөлбөр гэдэг ингээд анх санаачлаад хөдөөгийн малчтын тулгымцсан олон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө бас санаачлагтай ажиллаж байсан гишүүдийн нэг. За би тантай олон зүйлүүдээр санал нэг байна. Ялангуяа одоо шинэ сайдын хувьд бол төрийн албаны энэ доктортой байдал, залгамж халаа энэ дээр бол одоо маш анхаарлаа хандуулна. Энэ яамд халаа, сэлгээ, янз бүрийн ийм зүйлийг бол огт хийхгүй. Энэ одоо яамны бодлогыг
энэ Алсын хараа 2050 засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр шинэ одоо Монгол Улсын ерөнхий сайдын дэвшүүлэн тавьж байгаа энэ зорилтын хүрээнд манай энэ одоо яамны баг хамт олон бүгдээрээ хамтдаа сайхан хичээж ажиллана. А нөгөө талдаа сайд бүгдийг зөв бодож байгаа сайдын зөв гэдэг юм өөхөр бодлого бол явуулахгүй. Олон эрдэмтэн судлаачид өнөөдрийн одоо яг энэ хөдөө аж ахуйг мэддэг энэ гишүүдийнхээ үг яриа саналыг одоо бид бас үйл ажиллагаанд тусгаж ажиллана. Та бүхэн бол бас орон нутгаас хотоос сонгогдсон гишүүдийн хувьд бол энэ салбарын олон асуудлуудыг бас мэдж байгаа нүүр тулж байгаа хүмүүс учраас энэ бол бодиттой саналуудаа гэж одоо сайдын хувьд бол хүлээж авнаа гэдгээ бас хэлье. За энэ хөдөө аж ахуйтай холбоотой олон асуудлуудын нэг бол энэ ченжин систем гэж байгаа. За энэ бол одоо олон жил одоо ингээд урхагшсан одоо ийм одоо сүлжээ. За үүн дээр одоо бид нийслэлтэй ялангуяа Улаанбаатар хотын махны сүлжээний нийлүүлэлтийн асуудал дээр ямар хөө менежмент хийх үү? Нөгөө хөдөө талдаа бол шинэ хоршоогоо үнтэйгээ яаж уялдуулах уу гэд ингээд бодлогын нэлээд том одоо дүр зураглал гаргана гэсэн ийм чигтээ. Нөгөө талдаа энэ мал эмнэлгийн салбар дээр бол би зөрөгтэй өөрчлөлт хийхин төлөө ажилланаа. Өчигдөрч бас тэрийг яамны шуурхай дээр бол тодорхой илэрхийлсэн. Намайг сумын засаг даргаар ажиллаж байхад мал эмнэлгийн ерөнхий газар нэг ийм л газар байсан. Өнөөдөр 100 гаруй тэрбум төгрөг авчаад тэр үеийнхээс маань ялгаагүй зарим юм нь бараг дордцсон ийм хэмжээнд л байгаад. Тийм учраас энэ мал эмнэлгийн тогтолцоо өөрөө сайн байж ээж, мал эрүүл байж ээж энэ одоо Монголын хүн амын одоо эрүүл мэндийн асуудал ч бас энд яригдана. Малчтын эдийн засгийн асуудал энд яригдана. Тийм учраас энэ мал эмнэлгийн салбар дээр бол одоо зоригтой өөрчлөлт хийнэ гэдгээ бас хэлье. Дараа нь энэ одоо махны одоо энэ ченжин тогтолцооноос гадна энэ махны эрүүл мэндийн асуудал байна. Үнэхээр одоо бид нэр эрүүл мах наашаа оруулж чадж гэнэ үгүй. Орон нутгаас наашаа гарч байгаа махан дээр зүгээр бичиг хийж өгж байгаа болохоос биш. Яг одоо энэ эрүүл мах гэдгийг ер нь баталж байгаа газар яг одоогор бол алга байна шүү дээ. Тийм учраас орон нутгад намайг ажиллаж явах үед Энтэй аймгийн Баян-Адрах сумын тамгын газрын мал аж ахуйн тасгийн одоо мэрэгжилтэн одоо хүн бол яамны одоо зүгээр цааш нь одоо хэлж өгөөч. Манай энэ хөдөө аж ахуйн тасаг бид нар ядаж сумынхаа сургууль, эмнэлэг, цэцэрлэгт өгж байгаа малын махыг нэг шинжилчдэг болмоор байна. Үнэхээр одоо тэр вакцины үлдэгдэлтэй юу үгүй юу олон зүйлүүдийг шинжилчдэг болмоор байна. Ингийн тулд бидэнд нэг тодорхой хэмжээний нэг жоохон лабораторийн анхан шатны багаж зэмсэг байхад бид бол хийх болон бүрэн дүүрэн болцоо байна гэдээ илэрхийлжсэн. За үүнийг ч гэсэн би одоо манай яам бол оноо хамт олон энэ одоо бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах ёстой гэсэн ийм одоо бодолтой байгаа гэдгээ бас хэлье. За Батэрдэн гишүүн тодруулъя. За баярлалаа. Ерөнхийдөө бодлого нэг байх шиг байна. Нэг зүйлийг бас их сайн анхаарах хэрэгтэй байна. Яамнаас гарч байгаа бодлого чинь орон нутагт очихороо тухайн орон нутагт яг тэр чигээрээ босоо байдлаар бол шилжиж чадахгүй байгаа шүү дээ. Орон нутагт ямар засаг дарга арай жоохон амьдралтай ойрхон, арай жоохон мал аж ахуйтай ойрхон, газар тариалантайгаа ойрхон ийм хүн, ийм засаг даргатай, ийм аймаг нь арай айтайхан шиг ажилдаг. Энээс арай жоохон хол байгаа бол тэгэл ерөөсө хамаг юм хайчаад идэг шүү дээ. Тийм болохоор энэ орон нутагтайгаа ажиллах босоо одоо байдлаар байх юм уу, ямар хэмжээнд байх юм, орон нутгийн мал аж ахуй, газар тариалантай холбоотой агентлагууд та бүхэн яг нэг бодлогоор явж идэг энэ схемээ бий болгох ёстой шүү. Тэгэхгүй бол та энд нэг юм яриад идэг, орон нутаг шал ондоо зүүн дишиг ажил хийгээд юу гэдэг лээ солгоо ажил хийгээд ингээд яваад идэг. Уйлдахгүй юм байдаг шүү. Энэ дээр нэг анхаараарай гэж хэлвэ. Тэ. За би нэг асуулт асууж бодож байна. Энэ Атрын 4-р ангид